За хоёр шулуун параллел байхын тулд налалтууд нь хоорондоо тэнцүү байдаг. За бид нар бичих гээд байгаа шулуунаа шулуун тэнцвэрийг бичих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бичих гээд байгаа шулуунаа y тэнцүү ax дээр нэмэх нь b гэж үзье. Бид нар a b хоёрыг олно гэсэн үг. За тэгээд сая хэлсэн ёсоор хоёр шулуун параллел байхын тулд энэ үнцгийн коэффициент маань энэтэй тэнцүү байх ёстой. Налалтууд нь тэнцүү байх ёстой. Эндээс шууд a тэнцүү 7-1 гэж гарч ирнэ. За тэгээд тэгшгэлтэй орлуулаа бичих юм бол y тэнцүү 7-1 x дээр нэмэх нь b байна. Одоо бид нар b-г олно. B-г олохдоо энэ нөхцөлийг ашиглая. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр x-ийн оронд 4-ийг орлуулангууд y нь 5 гарч ирэх ёстой. За тэгээд энийгээ бичих юм бол юу болох вэ гэхээр 5 тэнцүү 7-1-ийг үржих нь 4 4-д энийг хэлээд байгаа шүү дээ. За b. За эндээс b-г олох бол амархан. 5-аас гасах нь 7-ны 4. За ерөнхийдөө өргөх юм бол 35-аас гасах нь 4-ийг хуваах нь 7 буюу 7-ны 31 гэж гарч ирнэ. Тэгээ энийг энэ b-ийн оронд орлуулж ичээд за өөрөөр хэлэх юм бол y тэнцүү 7-1-ийг үржих нь x нэмэх нь 7-ны 31 гэж түүнийхээ тэгшлийг биччихлээ. За хэрвээ энийг жоохон өөрчлөх юм бол энэ бол ингээд зөв хариулт мөн. За жоохон өөрчлөх юм бол 2-ын 7-оор үржүүлээд 7y тэнцүү x дээр нэмэх нь 31 болно. За бүр өөрчлөх юм бол x-ээс гасах нь 7y нэмэх нь 31 тэнцүү тэг гэж бичиж болно. За энийг шулууны стандарт хэлбэр гэж нэрлэдэг. Энийг нь болохоор шулууны ерөнхий хэлбэр гэж нэрлэдэг.